1970 оны 10 дугаар сарын 1-ээр Лос Анжелес хотын нийгмийн халамжийн нэгэн төвд дунд иргэм насны эмэгтэй охиноо дагуулan орж ирэхэд тэнд байсан ажилтнууд ихэндээ тэднийг энгийн халамж хүссэн хүмүүс гэж боджээ. Эмэгтэй бараг хараагүй шахуу маш сандралтай байсан бөгөөд нөхрөөсөө зогтож ирсэн тухайгаа ярьж эхэлсэн байна. Харин эмэгтэй хажуу зогсож байсан тунхаа охин бүх хүний анхаарлыг татсан. Охин хитрхи жижиг биетэй алхахтаа өвдгөө нугалсан хэвээр хөдөлдөг, хүнлөө шууд харж чадахгүй байлаа. Ажилтнууд ихэндээ түүнийг 6 эсвэл 7 настай байх гэж бодсон ч удалгүй жинхэнэ насыг нь сонсоод цочирдсан байна. Тэрхүү охин бол хожим Женни гэсэн нууц нэрээр дэлхийд даяар танигдах хүүхэд байсан юм. Түүний жинхэнэ нас 13 хүрчихсэн байсан ч бараг ярьж чаддаггүй, хитгэн үг ойлгодог, заримдаа огт дуурдаггүй ч. Өнөөх нийгмийн ажилтнууд эхний хэдхэн минутын дотор энэ хүүхдийн ард маш аимшигтай түүх нүгдэж байгааг мэдэрсэн байдаг. Удалгүй цагдаа эмчнэр оролцсон мөрдөн шалгалт эхэлжээ. Тэд Женнигийн амьдарч байсан гэрд очиход дотор нь бараг хүн амьдрах аргагүй орчин байсан гэдэг. Өрөөнүүд харанхуй цонхнууд байн хаалттай агаар муутай. Түүнийг бага наснаас нь үргэлж жижиг сандал дээр хүлдэг байсан байна. Мөн шөндөө төмөр торон оршиг зүйл дотор унтуулдаг байж. Охиныг 20 сартаагаас нь өрөөнд нь тусгаарласан бөгөөд гэр бүлийн бусад гишүүнч түүнтэй ярьдаггүй байсан. Женнигийн эцэг Кларк Вилей гэр бүлийн хүмүүсийг айцсаар хяндаг хатуу түрэмгий хүн байж. Тэр дуу чимээг үзий яддаг байсан бөгөөд хүүхдүүдээ бараг ярьж болохгүй орчинд өсөж. Женни ямар нэгэн чимээ дуу гаргавал ууралж шийдэгдэг байсан. Хөршүүдийн зарим нь тэр айлаас хачин чимээ сонсдог байсан гэж ярьсан ч яг юу болж байгааг хэн ч мэдээгүй өнгөрсөн байна. Мөрдөн шалгалт үргэлжлэх үед Кларк Вилейд хүүхдийн хүчирхийлэл үл хайхрах, хууль бус хорихтой холбоотой асуудлууд тулгархан тодорхой болж эхэлжээ. Гэвч тэр шүүхтэр бүрэн очиж амжаагүй юм. Хэрэг илэрснээс хэдхэн хоногийн дараа тэр амиа хорлсон байдаг. Түүний үлдээсэн зурус дээр дэлхийг хизээж ойлгохгүй гэж бичсэн байлаа. Тиймээс Женнигийн аав аль биесээр урт шүүхийн ял аваагүй. Түүнийг шүүхээс шийтгэж амжаагүй гэсэн үг. Гэвч олон нийтийн нүдээр бол тэр алидийн энэ хэргийн гол буруутан болсон байлаа. Женнигийн ээж Айрин харин нөхрөөсөө айдаг харааны бэрхшээлтэй нэгэн байсан. Түүнийг Женнид шууд хүчирхийлэл үйлдсэн гэж үзээгүй юм. Гэсэн ч хүмүүс нэг асуултыг үргэлж асуусаар үлдсэн. Тэр яагаад охиноо хамгаалж чадаагүй вэ? Харин Женни өөрөө энэ бүхний дунд бараг юу ч ярьж чаддаггүй байлаа. Эмчнэр түүнтэй ажиллах үедээ нэг амжилттай зүйлийг ойлгосон юм. Энэ охин зөвхөн хүчирхийлэлд өртөөгүй. Тэр бараг бүх насаа хүнтэй хэвийн харилцаагүй өнгөрөөсөн байж. Түүний тарих ертөнцийг бусад хүмүүс шиг таньж сураагүй байсан юм. Женник Лос Анжелесийн хүүхдийн эмнэлэгт авчирсны дараах эхний 7 хоногуд эмчнэрийн хувьд бараг урьд өмнө үзээгүй тохиолдлуудтай нүүр тулсан үе байлаа. Тэр 13 настай мөртлөө 5-6 насны хүүхэд чиг жинтэй булчин нь сул хөгжсөн, гар хурууны хөдөлгөөн нь хүртэл ив хавгүй байсан. Хүний яриаг ойлгох чадвар нь маш хязгаарлагдмал байж. Эмч нарын нэгэн Женник хараад тэр яг хинтэй ч ярилцаж үзээгүй хүүхэд шиг байсан гэж дурссан байдаг. Женник эхний удаа халуун ваананд оруулахад тэр айж чижирсэн гэдэг. Магадгүй тэр өмнө нь хизээж тийм мэдрэмж авч үзээгүй байсан. Заримдаа тэр өрөөний болонд очиж суучхад удаан хөдөлгөөнгүй байдаг байсан. Хүн ойртохоор айсан амтэн шиг цочиж байж. Гэхдээ сонирхолтой нь тэр орчноо маш анхааралтай ажигладаг байсан байна. Тэр хүмүүсийн нүүрний хөдөлгөөн гарын дохио өрөөнд доторх жижиг зүйлсийг удаан ширтдэг байж. Энэ нь түүний тарих олон жил хаалттай орчинд байсан ч ертөнцийг таних орлого хийсээр байсныг харуулж байсан юм. Удалгүй Женник судлах тусгай баг бүрдсэн байна. Тэдний дунд хэл шинжээч, сэтгэл судлаач, хүүхдийн нэмж, мэдрэлийн хөгжлийн мэрэгчлэтнүүд байж. Хамгийн их анхаарал татсан зүйл нь Женни хэл сурч чадах эсэх байсан юм. Учир нь тэр бага насндаа бараг хүнтэй ярилцаж өсөөгүй байсан учраас хэлний хөгжил нь үндсэндээ тасалдсан байв. Доктор Сьюзен Куртис Женнитэй олон цаг хамт ажиллаж эхэлсэн. Женни шинэ үг маш хурдан цээжилж байгааг анзаарч. Тэр water, mother, go, open гэх мэт үгсийг ойлгож эхэлсэн байна. Нэг удаа Женни гаднаас нохоо хоцож байгааг сонсоод dog гэж хэлсэн нь түүний зүгээр аваа дуурайгаагүй бодит зүйлтэй холбоо үүсгэж эхэлж байгааг харуулсан мөч байж. Гэвч асуудал удалгүй тодорхой болсон юм. Женни үг сурч байсан ч бүтэн өгүүлбэр байгуулж чадахгүй байлаа. Тэр want, milk, more, go, apple, eat гэх мэт тасархай хэлбэрээр ярьдаг байсан бөгөөд дөрмийн бүтэц бараг үүсгдэггүй байж. Энэ нь эрдэмтэд маш чухал асуулт тавихад хүргэсэн. Хүүхэд тодорхой наснаас өмнө хэлний орчинд өсөөгүй бол тарих нь бүрэн хэл боловсруулах чадвараа хөгжүүлж амждаггүй байж магадгүй гэсэн онол улам хүчтэй болсон байна.
Гэхдээ Жэнийг тойрсон асуудал зөвхөн шинжлэх ухаан биш байлаа. Тэр анх удаа хүмүүсийн халамжийг мэдэрч эхэлж байсан юм. Эмнэлгийн ажилтнуудын зарим нь Жэнийг маш их дассан байдаг. Жэний зарим сувилагчийн араас байнга дагаж авдаг. Тэд өрөөнөөс гарахаар хаалга руу удаан хардаг байсан гэдэг. Жэний бага насандаа тогтвортой хайр халамж бараг үзээгүй учраас өөрт нь тайван хандсан хүмүүст маш хүчтэй холбоо үүсгэдэг байж. Нэг удаа Жэнийд тоглоом бөмбөг өгөөд шидэхэд тэр ихэнд ойлгоогүй байна. Харин хэдэн минутын дараа бөмбөгийг буцааж шидэх гэж оролдсон бөгөөд өрөөнд дотор байсан хүмүүс тэр мөчийг их чухал гэж үзжээ. Учир нь Жэний тоглож сурч эхэлж байсан юм. Бусад хүүхдүүдийн хувьд жирийн зүйл, Жэнигийн хувьд цоошин ертөнц байлаа. Гэвч энэ бүх акцийн цаана нэг аюултай зүйл аажмаар бий болж эхэлсэн юм. Жэни одоо зөвхөн аврагдсан хүүхэд байхаа болж Америкийн хамгийн их сонирхол татсан судалгааны кейс болж хуурч байлаа. 1971 он гэхэд Жэнигийн тухай мэдээ Америкийн сонин телевизүүдээр өргөн гарч эхэлсэн байлаа. Хүмүүс түүнийг хүнээс тусгаарлагдсан охин гэж ярьж, олон нийт энэ хэрэгт гайхаж эмгэнэж байсан ч шинжлэх ухааны ертөнц Жэнийг өөр өнцгөөс харж эхэлжээ. Тэр бол маш ховор тохиолдол байсан. Хүүхэд хэл яриагүй орчинд өсвөл тархин яаж хөгждөг вэ гэдгийг бодитоор судлах бараг боломжгүй учраас Жэний эрдэмтдийн анхаарлын төвд орсон юм. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний газар хүртэл судалгаанд дэмжлэг үзүүлсэн бөгөөд Жэнитэй ажиллах баг томорсоор байлаа. Хий шинжээчид түүний үгсийг тэмдэглэн, сэтгэл судлаачид түүний нүүрний хувирал айдас сэтгэл хөдлөлийг ажиглана. Зарим нь түүний ой санамжийг шалгаж, зарим нь зураг харуулan хариу үйлдэлүүдийг нь судалж байв. Жэнигийн өдөр тутмын амьдрал хүртэл тэмдэглэгдэж эхэлсэн түүний хэлсэн үг бүр үн цэнтэй мэдээлэл болж байлаа. Эхний саруудад Жэни тодорхой ахиц гаргасан байна. Тэр шинэ үгсийг хурдан сурч ялангуяа орчны зүйлсийн нэрийг маш сайн тогтоодог байж. Тэр хаалга, цонх, аяга, нохой, мод зэрэг үгсийг таних эхэлсэн байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Жэни заримдаа үгээр хэлж чадахгүй зүйлээ зураг эсвэл дохиогоор илэрхийлдэг байсан явдал юм. Нэг удаа тэр харандагаар хар өнгийн том дүрс зурчхаад удаан чимээгүй суусан гэдэг. Түүнийг ажиглаж байсан хүмүүс Жэни өнгөрсөн амьдралаасаа ямар нэгэн айдас эсвэл дурсамж илэрхийлэх гэж оролдсон байж магадгүй гэж үзсэн байдаг. Тэр үед Жэнийг хэсэг хугацаанд асарч байсан хүмүүсийн нэг нь Дэвид Риглер болон түүний гэр бүл байсан. Риглерийн гэрт Жэни анх удаа харьцангуй тогтвортой орчин мэдэрч эхэлсэн. Тэнд тэр телевизээр үзэж тоглоомоор тоглож, бусад хүмүүстэй нэг ширээнд сууж хооллох зэрэг жирийн амьдралын зүйлсийг сурч эхэлсэн байна. Жэни ялангуяа хөгжимд их дуртай байсан. Заримдаа тэр дуу сонсоод удаан хөдөлгөөнгүй суудаг байсан. Хүмүүс түүнийг анх удаа тайван байгааг тийм өчүүдэд хардаг байсан гэж ярьжээ. Гэвч Жэнигийн амьдралын эргэн тойронд хүмүүсийн хоорондын уур амьсгал аажмаар өөрчлөгдөж эхэлсэн. Судалгааны баг дотор санал зөрөлдөөн гарч байлаа. Зарим хүмүүс Жэнийг шинжлэх ухааны маш үнэтэй кейс гэж үзэж байсан бол зарим нь энэ хүүхэд юуны өмнө өвчтөн, туршилтын объект биш гэж маргаж эхэлсэн байна. Жэнитэй илүү ойр ажиллах эрх, түүний мэдээллийг нийтлэх асуудал, судалгааны санхүүжилтгээд олон зүйл багийнхны харилцааг хурцдагж. Гэхдээ энэ бүх маргааны дунд Жэни өөрөө юу хүсэж байсан бэ гэдэг хамгийн тодорхойгүй асуудал байсан юм. Тэр хүмүүсээс холдохоос маш их айдаг байсан гэдэг. Хэн нэгэн өөрт нь дассан хүн өрөөнөөс гарахад Жэни хаалгалуу ширтэн суудаг. Тэр бага насандаа бараг хинтэж холбоо үүсгээгүй учраас одоо үүссэн зөөн холбоонуудаа маш хүчтэй хамааралтай болсон байлаа. 1970-ад оны дунд үеэс Жэнигийн эргэн тойрондох бүх зүйл аажмаар задран унаж эхэлжээ. Эхлээд Жэнийг торьсон баг нэг зорилготой байсан мэт харагддаг байсан. Тэд түүнийг хамгаалж, эмчилж, ертөнцтэй олохыг хүсэж байсан. Гэвч хэдэн жил өнгөрөхөд судалгаа нэр хүнд санхүүжилт хэн нь илүү чухал оролцоотой вэ гэсэн асуудлууд ил гарч эхэлсэн байна. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний газар Жэнитэй холбоотой төслийн санхүүжилтийг үргэлжлүүлэх хэсэгтэр эргэлзэж эхэлв. Охинтой байнга ажилдаг байсан хүмүүс зарим нь холдож эхэлсэн, зарим нь судалгаанаас бүрэн гарсан. Зарим нь хоорондын маргаанаас олж явсан. Жэни харин яагаад гэдгийг ойлгохгүй үлддэг байж. Дэвид Риглерийн гэр бүлтэй хамт байсан үе Жэнигийн хамгийн тайван үеүүдийн нэг гэж үздэг байсан ч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Судалгааны бүтэц өөрчлөгдөж, хууль эрх зүйн асуудлууд гарч эхэлснээр Жэнийг өөр асрамжийн газрууд руу шилжүүлсэн байна. Ингээд түүний амьдрал дахин тогтворгүй болсон юм. Хамгийн эмгэнэлтэй зарим асрамжийн газруудад Жэни дахин хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл гарчээ. Нэг газар Жэни хоолоо буцааж гаргасны төлөө шийтгүүлсэн тухай хожим яригдсан байдаг. Өөр нэг асрамжийн газарт хүмүүс түүнтэй хит хатуу харьцсан гэх мэдээллүүд бий. Энэ бүхний дараа Жэнигийн зам байдал эрс өөрчлөгдөж эхэлжээ. Тэр дахин чимээгүй болсон.
Эмч нарын хэлснээр Женни стресстэй үедээ бараг ярьдаггүй болдог. Энэ үеэс түүний ярианы хөгжил хүртэл ухарсан шинжтэй болсон байна. Өмнө нь хэрэгэлдэг байсан зарим үгсээч бага ашиглах болж тэр айсан үедээ буланд очиж суудаг хуучин зуршилдаа иргэн орж. Женнигийн ээж Айрин энэ үед судалгааны багийнхны эсрэг гомдол гаргаж охиныг хэтэрхий их ашигласан гэж мэдэгдсэн байдаг. Үүнээс хойш Женнигийн хэрэг зөвхөн хүүхдийн хүчирхийллийн тухай биш, мөн судлаачид эмзэг хүнийг хэр хэмжээнд судалж болох вэ гэсэн ёс зүйн маш том маргаан болж хувирсан. Олон жилийн дараа хүртэл хүмүүс нэг асуултыг ярьсаар байдаг. Женни үнэхээр хамгаалагдсан уу? Эсвэл тэр бага насндаа нэг төрлийн хоригдол байсан бол дараа нь өөр хэлбэрийн ажиглалтын төвд орчихсон байсан нь. Түүний амьдралын эхний хэсэг айдас донд өнгөрсөн, харин хоёр дахь хэсэг нь дэлхийн анхаарлын төвд өнгөрч байлаа. Гэсэн ч 1980-ад он гарснаар Женнигийн нэр хэвлэл мэдээлэлээс ажмаар алга болж эхэлсэн. Нэгэн үе Америкийн хамгийн алдартай кейсүүдийн нэг байсан энэ түүхийг хүмүүс бага багаар мартаж, шинжлэх ухааны шин сэдвүүд, шин судалгаанууд гарч ирсээр байлаа. Гэвч Женнигийн амьдрал үргэлжилсээр байсан. Женниг хэд хэдэн асрамжийн байгууллагаар дамжуулсны дараа Калифорни мужийн насанд хүрэгчдийн тусгай асрамжийн системд оруулсан байна. Түүний байршлыг нууцлсан бөгөөд энэ нь хэвлэл мэдээллийн анхаарлаас хамгаалах зорилготой. Ховор тохиолддог кейс учраас Женниг хайж сурвалжлах хүмүүс олон байсан ч төрөөс түүний хувийн мэдээллийг маш хатуу хамгаалж эхэлсэн байна. Түүнтэй ойр ажиллаж байсан хүмүүсийн зарим нь Женниг хожимж бүр бие дааж амьдрах боломжгүй байсан гэж үздэг. Учир нь тэр бага насндаа алдагдсан хөгжлийн хугацаагаа нөхөж чадаагүй юм. Тэр энгийн дохио зангаа богино үгсээр харилцаж чаддаг байсан ч бүрэн хэл ярианы бүтэц эзэмшээгүй хэвээр үлдэв. Гэсэн ч Женни орчноо ойлгодог, хүмүүсийн сэтгэл хөдлөлийг мэдэрдэг байсан. Доктор Сьюзен Куртис Женниг хожимд орсохдоо түүнийг маш ажигч, маш эмзэг байсан гэж хэлсэн байдаг. Женнигийн хэрэг олон жилийн турш хүний хэл, сэтгэл зүй, өсөлт хөгжлийн судалгаанд хамгийн алдартай кейсүүдийн нэг хэвээр үлдсэн. Гэхдээ Женнигийн түүх зөвхөн шинжлэх ухааны тухай биш байсан, энэ бол ганцаардлын тухай түүх байсан. Нэг хүүхэд олон жил хаалттай өрөөнд өссөн, хинч түүнтэй ярьдаггүй байсан. Хинч үлгэр уншиж өгдөггүй байсан, хинч чи аюулгүй гэж хэлдэггүй байсан. Тэгээд тэр ертөнцид гарч ирэхэд хүмүүс түүнийг судалсан, түүнийг ажигласан, түүнийг ойлгохыг оролдсон. Гэхдээ Женнигийн амьдралын хамгийн гонигтай хэсэг нь тэр алдагдсан бага насыг нь хинч буцааж өгч чадаагүй явдал. Охины эцэг Кларк Вилей шүүхээс өмнө амиа хорлсноор энэ хэрэг албан ёсны бүрэн шүүх хуралд хүрээгүй. Тиймээс Женнид хийсэн зүйлсийн төлөө бодит ял сонсох хүн бараг байгаагүй гэсэн үг. Харин Женни өөрөө бүх амьдралаараа тэр үр дагаврыг үүрч үлдсэн. Өнөөдөр ч хүмүүс Женнигийн тухай сонсоод нэг жил мэдрэмж төрдөг. Тэр анх удаа цонхоор гадаах ертөнцийг хараад юу бодсон бол? Анх удаа хэн нэгэн түүнийг тайван тэрж өгөхөд ямар мэдрэмж төрсөн бол? Тэр яагаад ганцаараа байсан гэдгээ ойлгодог байсан бол? Эдгээр асуултанд хинч бүрэн хариулж чадаагүй. Учир нь Женнигийн түүхийн хэсэг өгүүлбэр болоод үггүй өнгөрсөн юм а.